За орчин үеийн энэ том хотуудад байдаг энэ цахилгаан дугуй скутер мопед гэдэг энэ одоо бас хүүхэд залуусын чухал одоо хэрэгцээ. За мөн одоо нийгмийн хотын хөгжилд чухал ач холбогдолтой ийм зүйл л дээ. Тэгээ одоо энэ хуулийн төслийг харж байхад бас нэгсэндээ таалагдахгүй зүйлүүд байна. За нэгдүгээрт нь нийслэл Улаанбаатар хот одоо энэ яг стандартын зам талбайтай болох асуудал дээр ер нь сүүлийн жилүүдэд ямар хөрөнгө оруулалт хийсэн бэ? Цаашдаа ер нь хэр хөрөнгө оруулалт хийж энэ одоо яг хүүхэд залууст хэрэгтэй энэ зүйл дээр одоо ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг асууя. За хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс асуух асуултууд байна л да. Жишээлбэл одоо би өөрөө бас мопед скутер ундаг хүн мэднэ л дээ. Одоо бол скутерийн хурд 20 км цаг байгаа. Гэтэл одоо хууль батлагдсанаар 10 болчих юм байна. Тэгэхээр чи энэ чи бараг явган хүн алхаж байгаатай адилхан шухуу болох гэж байна. Ийм болгоод одоо улсын стандарт энэ хүүхэд залуус энэ хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа юу? За мөн одоо хуулийн төсөл өөрчлөгдснөөр бас явган хүний гарцаар унж гарч болохгүй болчихж байгаа юм байна. Энэ одоо өнөөдөр байгаа скутер чи өөрөө ундаг дугуй шиг зүгээр түрээд яваад байдаг зүйл биш шүү дээ. Энд чи өөрөө одоо заавал тэр хаазын өгжээж явдаг. Тэгэхээр чи ундаг дугуй замын явган гарцаар түрээд гарч байгаа шиг ингэж түрэж гарах техникийн боломж бол байхгүй гэж харж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо явган хүний зам дээр явхаараа, явган хүний гарцаар гарахаараа яаж одоо скутерээ түрж явах юм бэ? За дээр нь одоо бас автозам одоо хэрвээ явган зориултын зам байхгүй бол автозамын хажуу хөвөөгөр явна гэж байна. Өнөөдөр манай энэ гол гудамжнууд Улаанбаатарын замыг чи хажуу хөвөөгөр тийм скутер явах, мопед явах зам байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ юмнууд дээр энэ замын стандартууд дээр нь ер нь яаж анхаарч санал авч ажилласан юм бэ? Нийслэлээс санал авсан юм уу? Энэ эдийн засгийн хөгжлийн яам мөн одоо энэ цагдаа магдагаас санал авч яг энэ дээр нэгдсэн ойлголцолд хүрсэн юм уу? Ер нь энэ хуулийн төсөл батлагдтал миний харж байгаагаар насны хязгаар нь дээшилж जैन, дахиад замын стандартууд тавьж जैन, явган гарцаар унж гарч болохгүй гэж जैन, хурдны хязгаарыг нь доошлуулж जैन. Ингэхтэйгэн зэрэг чинь нэн үгүй хэлэхэд бараг энэ нэг скутер битийн уншихуул, хориглож байгаа шухуул ийм зүйл болчихж байгаа юм биш үү? Энд чи одоо өнөөдөр хүүхэд залуус энэ хүн ам хотынхан ч маш их өргөн хэрэгжилж байгаа ийм унааштай. Энэгээр чи одоо бас зөвхөн одоо унж нэг газраас нөгөөд хүрэхээс гадна бас л одоо карго хүргэлтийн үйлчилгээнүүд энэгээр бас дамжиж явж гэн гэх жишээний зарим хүүхэд багчууд ахлагангийнхаа одоо сургуультай явж гэн ажлаа амжуулж гэн мөн том хүмүүс ч гэсэндээ зөндөөл олоод ажил төрлөө амжуулаад ингээд явж гэн. Тэгээ энэ болгоны чи одоо ингээд хурдыг нь багасгаад замын стандартыг нь тавиад ингээд бүрл нэг юм хоригдсон юм болчихж байгаа юм биш үү? Энэ дээр одоо ажлын хэсэг ер нь ямар байр суурьтай байна? Тэгэхээр яг ер нь бол биднэрт үндсэндээ 3 сонголт л байгаа. Юу гэхээр явган хүний замаараа явдгаараа буюу яг одоогийн байгаагаараа үлдээгээд нөгөө явган хүний зам дээр гарч байгаа гэмтэл хിവэрэ үлдэнэ. Хоёр дахь нь бол ерөөсөө тэр чигээр нь хориглох буюу Монгол Улаанбаатар хот өөрөө дугуйн зам дугуйн игнэтэй болох хүртэл ерөөсөө скутер явахыг хориглох. Гурав дахь хувилбар буюу өнөөдрийн хуулиар одоо бий болгож байгаа хувилбар нөхцөл байдал юу вэ гэхээр за дугуйн замтай замаараа дугуйн игнээгээрээ яваа. Хэрвээ дугуйн зам дугуйн игнэ байхгүй бол явган хүний замаараа түрээд явж болж гин эсвэл автозамынхаа баруун хөвөөгөр явж болж байна гэдэг ийм л сонголтыг өгж байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр энэ хуулиа бид нар батлахгүй бол одоо байгаа нөхцөл байдал яг хിവэрэ үлдэх буюу нөгөө явган хүний зам дээр гараад байгаа гэмтэл ослууд чинь байдгаараа байна. Нөгөө бага насны хүүхдүүд явган хүний замаар явж чадахгүй тэр нөхцөл байдал яг л хിവэрэ үлдэнэ гэсэн. Тэгэхээр ер нь бол энэ дээр бид нар яг одоо үүсэж байгаа асуудал бол ерөөсөө л дид бүтцийн асуудал байгаа юм. Одоо энэ ингээд цахилгаан скутер гарч ирээд 40 жил 2-3 жил болоход хот болон засгийн газраас төсвийг батлаад энэ дугуйн замаа дугуйтай зорчигдож ч гэсэн маш их аваар осол хийж байгаа байхгүй. Тэгэхээр яалтч байхгүй бид нар хүндээ ээлтэй хот болохын тулд дугуйн зам явган хүний замыг бол зайлшгүй засаж янзалж стандартыг хангуулах ёстой. Өнөөдөр автозамууд энэ стандартыг хангахгүй байгаагаас болоод энэ гэмтэл ослууд ч болоод байгаа байхгүй юу? За энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Энэ ийм ингэж өөрчлөлт оруулж энэ хуулийг нэг өөрчлөх цаг нь болцсон байгаа.
Зүгээр гол нь одоо яг мэдээж одоо өнөөдөр бодит амьдрал дээр явган хүний замаар явж байгаа иргэдэд бол мопедтэй, дугуйтай, скутертэй хүмүүс сүлжээ дахиад авах хэцүү байгаа. Тэрийг бас ойлгож байна. Гэхдээ өнөөдөр одоо бидний байгаа ажил амьдрал чи өнөөдөр яг зориултын зам баахгүй, явган хүний замаар явхаас өөр аргагүй ийм л нөхцөлтэй байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр одоо бас зарим зүйл заалт нь болохгүй байна гэдгийг л хэлээд байна л да. Жишээлбэл одоо хурдыг бол хит багасгасан байна. Өнөөдөр 20 км цагийг 2 дахин бууруулад 10 км цаг болгочихж байна. Дээр нь дахиад одоо машинтайгаа холдоод яв, яг замынхаа баруун хөвөөгөр яв гэж ингэж бол одоо ийм боломж бол байхгүй байгаа. Дээр нь тэр явган хүний замаар юм уу, замын гарцаар, явган хүний гарцаар зам хөндлөн гарахтаа скутерээ түрж гарна гэдэг ах. Энэ ажлын хэсэгч одоо яг скутер унжсэн хүн байсан юм уу? Скутер чин тэгж Нэмэлт асуултанд хариулт өгье. Тэгэхээр яг энэ ажлын хэсэгт бол скутерийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд, мөн түнчлэн цагдаагийн газар, прокурор яг энэ стандартыг хангуулт хууль зүйн яам гэдэг төлөөллүүд бол оролцсон. Тэгээд үүн дээр бол яригадаад энэ тухайн одоо асуудлууд бол зохицуулагдаад явж болно гэдэг ийм хариултуудыг өгсөн. Өөрөөр хэлэх юм бол мопед ч гэсэн түрээд гарах ёстой. Хэрвээ зам хөндлөн цагаан шугамаар гарах юм бол эн чинь өөрөө замын цагаан шугамаар түрээд гарах эсвэл одоо яг нөгөө зүүн эргэлтийнхаа дагуу автомашинтай хамт гараад явах ийм боломжууд нэг угаасаа явган хүний замаар явхаа болчхоор тэр цагаан шугамаар гарах гэдэг биш, тэр дугуйныхаа замынхаа л дүрмийг баримтлаад явах ёстой.